Сайн цаано бит хоёрын бичлэгт давтай морил үдчихэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Бит хоёр гой асуулт хариултын бичлэг хий гэж бодоод тэгээд би бол асуултуудаа ингээд бэлдсэн ч яах вэ нөгөө нэг Instagram гүйлгэж яваад хосууд нэг нэгнээсээ асуувал зүгээр гэсэн тийм асуулт байсаахгүй. Тэгээд тэрийг хадгалсан ба тэгээд тэрийг мэрэгдээс гэж бодоод тэгээд мэрэгд бол юу асуухыг мэдэхгүй байгаа. Тэгээд бэлнэ. Гэтэ зүгээр энэ болохоор нэг тийм фаны интер асуулт биш. Бит хоёрын харилцааны тал дээр чих юм одоо хосын хоорондын тиймэрхүү утгатай асуулттай жоохон сериосны асуултууд. Тэ жогоо хариулаарай за. Үнэнгээсээ. Юусэн хотлоос хариул. Үнэнгээсээ чин сэтгэлээсээ. За жараад. Юу вэ? Гэвгүй энэ рилэн дээр нэг. За. Би чамайг хамгийн сүүлд хизээ үнэхээр их баярлуулсан бэ. Сая 30 минутын өмнө. Яаж? Зөндөө хаал гэж гисэн. Бодоод тарах гэсэн байсан. Тэг гоё явдтай. Тий. Яг Монгол бодоод тарах шиг. Тийм. За. Чи надаас суу дандаа. Дандаа юу? Тий. Чи надаас хасахгүй. Асахгүй. За, хоёрдугаарт. Чи надад хайртай гэдгээ яг хизээ ойлгосон бэ? Ойлгоогүй шүү. Юу гэсэн? За хизээ юм. Тэг яаж мэдгийг хизээ гэхээр яг санаанд орохгүй шүү. Окей. Одоо яхан за би энэ хүнд ер нь үнэхээр хайртай байна да гэл нэг би бол яг тэгж боддог байхгүй юу? Гэхдээ тэгж л боддоо шүү. Яг тэг хизээнээс гэдгийг санахгүй байна. Яг цаг хугацаагийн хувьд. Цаг хугацаа гэдгийг санахгүй шүү. Хизээнээс гэдгийг. Зас тийм дээ. Гэтэ би окей би бол зөв яг хамт байж эхэлснээс хойш. хайртай байна да гэж. Хамт байж эхлэх байх үедээ хайртай гэж бодог байсан ба. Тийм. Шалгалтын үеэс. Оё. Ясын зэтлөө. Тийм. Чамайг шалгаж ирсэн. Яа за. Намайг шүүмжлэхүй гэж айж байсан ч би үнэндээ чамайг буруутгаагүй байсан мөч. Чи ихтэй намайг дандаа шүүмжлэхгүй шүү дээ. Шүүмжилдэггүй шүү гэж. Тийм. Яг надад бол тийм дийдэг. Гэтэ юу яадаг заяа. Тэрэн дээр тайлбар хэлвэл одоо ингээд жишээ нь за мэргэд жоохон иймэрхүү юм дээр юм ч юм уу да тэгчлээдээ гэдэг уууд бол ингээ хүмд байгаа штэ. Тэгтээ би ингээд одоо нэг үнэхээр бит хоёрын амьдрал юм уу эсвэл надад ингээд амар тийм хор уршигтай ч юм уу те. Тэгээ хүн чинь ер нь алдаж болно штэ. Тиймэрхүү юмнуудыг би ингээд зүгээр хүлэн зөвшөөрчдөг чам дээр. Тэгээд чи өөрөө тэрийг ингээ ойлгоод за би чи ингэчлээдээ гэ тэрийг өөрөө мэддэг болохоор заавал миний хэлэх шаардлагагүйгээр тэгдэг болохоор ер нь бол нэг тэгрэн дээр юм хэлдэггүй шүүмжилдэг. Тэгэл одоо нэгэнтээ миний ингээ сонгоод ирэх зөөхөө юм чинь би одоо энэ хүнийг тэгэж амар шүүмжлэлч хингэтэй гээд ах жоохон юу тиймэрхүү юм дээр бол тааламжгүй санагддаг учраас. Чи бол намайг шүүмжилдэг шүү. Чи бол аим шүү. Чи зүгээр намайг сууж хахад л тэгшгэн суу. Би бүхтийгээд байна гэл заяа. Тэгээ өчтөр юу хчлээ намайг нэг амар яг нэг хоёр алхмын хооронд л өстө хоёр удаа л намайг шүүмжилчихсэн ямар ч тийж. Тэгээ битээ тэгээ гэхгүй би тэгээд бүр цаанаасаа би одоо ингээл нөгөө 0-д ороод ингээл уцмацаар орлол ингээд сууж байгаа штэ бүхтэж бүхтэйг чиний нөгөө нэг ингээд тэгшин суу гэдэг чинь санаандаа ортголцоо за бүр одоо ингээд 0 орохтой хүртэл нэг юм одоо юу чи нөгөө хичээлэр томатос угаалцсан шиг тийм болцсон байна. За миний аль чанар чамд бусдаас онцгой үнэхээр өөр санагдуулдаг вэ? Аль чанар бусдаас онцгой өөр санагдуулдаг вэ? Миний аль чанар? Тууштай байдал юм уу? Тийм юмд тууштай. За. Тэгээ хоол моолыг бол тий идэхгүй л гэсэн бол идэхгүй. За баярлаа. Тууштай. Надад хэлмээр байсан ч хэлж чадаагүй зүйл байгаа юу? За чүйлээ. Бага. За. Ичээг. Би чамд өглөө явахдаа хоол ийдсэн байгаа гэж утсан.
Аль өнөдөр өглөө. Тий. Тэгс чи хийгээгүйсэн. Би тийм тавга шанах юм ярьж ил. Хэлэхөө яах вэ гэж бодож байгаа. За яах ингээ. Чи бүр одоо амар муу зас орсон шүү дээ. Нэг өглөө болон яг сэрэгт нь хоолн бэлээ. Тэгээд бас өнөө өглөөнөрөө яасан. Яг ингээ би ажиллаа явахаас өмнө чамаг өглөөний чи нөө надаас өмнө боссон шүү дээ. Тэнгүүл нь чамаг за яг өглөөний цай бэлтцсэн байгаа хта гэж бодсон байсан чи бэлдээгүйсэн. Би бэлдээгүйсэн гэж чи намайг нөгөө нэг яг урд өдөр нь миксер дуурайгаад намайг сэрээчлээ мэрээчлээ амар юм ярьсан. За тэгвэл болчих л тоо гэж одоо болцсон. Би тэгээд чамаг тэгэж хэлсэн болохоор өнөөдөр гоё өндөг мөндөг шараад гэж бодсон чи. Яг хөө тгий гэж би бодсон. Тэгээ би ингээд нэг жоохон кино үзэж байгаа. Тэгээ босоод чи угаасаа надаас бас болоог байсан шүү дээ. Босоод тэгээ шараа тавьчих даа гэж бодчихсон гой талахтай. Тэгсэн чи намайг бүр амар муухай. Яа. Ната чимээгүй байлгал та. Чи бүр намайг унтуулсангүй энэ төрөхгүй гэж дургуурээ юу вэ гэж бодоод тэгээ унтаад гэсэн. Тэгснэ өөрөө амар тэгжсэн намайг яг сайхан ид унтчихсэн чи бэ гэнэ. Би чамд гоё юм билээ гэсэн амар сэрэг ороод ирсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр тэгснэ одоо яг ингээд өглөө болон яг сэрэгтэн цайнд бэлээ орой яг хоолн бэлэн байдаг. Одоо нэг өдөр өнчгөө жоо мууд сансурцсан нэг өөрөө. Үгүй ч гэж. Гэтэ чи нэг амар тэгэх ёстой гэдэг юм надад нэг хэлдэггүй болохоор тэр чинь амар байдаг. Чи ингэ заавал хоол хий. Чи ингэ заавал техник гэдэг нэг аах. Би бол ингээл нэг хүслээрээ л ядсан штэ. Хаяада би үнэхээр ядарсан үедээ за би өнөөдөр ядарчлаа шүү чи өөрөө тэрийг болгоод ширээгээ тэгдэж штэ. Үгүй харин тэгдэг штэ гэдгээ хэлж штэ. Тэрэн чинь би баярлалаа гэдгээ хэлэх гээд хатчихл. Би ч гэсэн гэд хайш хөний өгцсөн. Чи ч гэсэн тэгдэг. Тэгээ тэрнэр ингээд амар цогцчдаг болохоор амар идэж тэл нэг амар одоогоо шанагны хэрүүлэх ч амар лайт штэ. Чи тэгсэн гүн гэсэн мөө гэдэг ах ч тэ. Яг би нэг л удаа нэг чамд орлжсэн те хоол хийсэнгөө гэж санаж нөө бараг жилийн өмнө хаач гэх амар үлцэн хичээлээс орж ирсэн чи дөнгөж махаа гаргаж ирсэн штэ. Үгүй махаа хөшөглөө байж. Тэг хөшөглөө байжсэн шүү. Ногоогоо бас хөшөглөө. Тийм, тэгээ би нөгөө яг орж ирэхэд хоол ингээл бэлэн би гараа бол хоол идэхэд бэлэн гэдэг төсөөлтөөр орж ирсэн чи дөнгөж яг хийж эхэлчихсэн болохоор тэрэнд амар уурлаа. Тэгсэн чи бити юм сайн юмн дээр уурлж байгаа ч гэдэг. За тэгээ миний бэлсэн 5 асуулт энэ хөндөрлөө надаас сумаар байгаа асуулт байвал танд микрофон бэлэн. Баггүй. За баярлалаа. Маш ойлгомжтой бөгөөд тодорхойлоо. За бит хоёрын бичлэг ингээд өндөрлөө. Тэгээд дараа нь дахиад гоё юм сонирхолтой бичлэгээр дахиж уулзах болно. Тэгээд бит хоёрын бичлэгийг хүртлээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Лайк гэж. Лайк. Bye.